Зохиолыг бичсэн Б. Үндэссуур. Хонхон. За. Зохиолч Үндэссуурын Хонх аимшигын зохиол 2 дугаар хэсэг. Багш. Тодорхой хугацааны өмнөхөн тэд бүгд өөр өөрийн гэртээ байв. Халуун хоол идэж, утсаан оролдож, зарим нь баярын зураг бичлэгээ үзэн инээлдэж, зарим нь дулаахан хүнжилтөө шурган нойрсохоор хэвтсэн байсан билээ. Хонхны баярын халуун дурсамж эрх өдрүүдийн аялал зугаалгын тухай бодлолоо хөмбөрийн толгойд өргөлдөж, ертөнц хэвийн амьдрал тайван мэт санагдсан байна. Харин одоо тэд энд байна. Харанхуй эзгүй сургууль дотор. Яаж ирснээ ч мэдэхгүй. Хээзээ ирснээ ч санахгүй. Ямар шалтгаанаар энд байгаагаа бүр ойлгохгүй. Тэр бодол бүхэн хүн бүрийн сэтгэлийг хүйд даасан айдаст автуулжээ. Хөлний улнаас эхлээд толгойн орой үсний ширхэг хүртэл жихүүдсгүйж бэйн өөрийн ирэхгүй чичирхийлэх аж. Намгүн анги дотор хэнч чанга дуугарч зүрхлэхгүй. Хөмбөр үл үзэгдэх ямар нэгэн бараан сүүдэрт бүслэгдсэн мэт анир чимээгүй сууцгаана. Агаар нь хүртэл хүнд амьсгалахад дүгжигдэх шиг хэнэгний амьсгаад үргэсэх нь хүртэл сонсогдохоор чимээгүй. Хөөхд бүрийн царайнд айдас тодрон үлджээ. Ялангуяа сэвхтэй бор царайтай хөлгөний нүүрэн дээр бодол нь илхэн бичигдсэн мэт харагдана. Яг л цагаан цаасан дээр гар бих тусаачихсан шиг. Толгойд нь эргэлдэх айдас эргэлзээ ойлгомжгүй асуултууд нүүрний хувирал бүр дээр нь тодрон үлдсэн байна. Яагаад энд байна? Гэртээ байсан биш билүү? Энэ бүхэн үнэн гэж юу? Эсвэл аимшигтай зүйл үү? Гэвч бүх зүйл хэтэрхий бодит хэтэрхий хүйтэн бас намгүй. Зөрг хүчтэй цохилж байгаатлаа тэр чимээг ээж сонсож чадахгүй болтлоо мэгдэцгээж. Тэдний дунд омглон зангаасаа болж алдаа гаргаж хожим нь холдсон нэгэн сайн найзынхаа тухай бодон дотроо гэмшиж суугаанч байв. Яг ийм үед хүний сэтгэл хамгийн эмзэг зүйлээ санаж эхэлдэг ажээ. Айдас харанхуй хоёр дурсамжийг бүртэл өвдгөж орхидог бололтой. Гэтэл намгүмийг зүсэх өөр нэгэн чимээ сонсогдов. Эхэндээ бүдэг хаанаас гарч буй нь ойлгомжгүй. Удалгүй коридорын алсаас олон хүний хөдөлгөөн хөөхтүүдийн ийш тийшээ пажигналдан гүйлдэг чимээ тодорч эхлэв. Гүйлдэг алхам энээх шиг, хашгирах шиг авья. Хаалга саван өнгөрөх чимээ. Яг л өдрийн цагаар хичээл тарах үеэр сургууль дүүрэн хүүхэд бужигнаж байгаа мэт. Гэвч энэ сургууль эзгүй байх ёстой. Тэр чимээ олон морьцоор коридорын яг гаднаас хэнэгэн өнгөрөх мэт сүүдэр дайрч гүйлдэг чимээ ангийн үүдэнд ирээд огцом намжив. Хөмбөрийн амьсгаа дүгжигдэв. Тэгээд тас хийдэл ангийн хаалга гэнэт хүчтэй татагдаг онгойл. Хүнийг нь харахаас өмнө гарсан тэр огцом чимээнээс болж дотор сууж байсан хэд бараг зэрэг шахуу муухай орилтон цочив. Хэнэгэн нь ухасхийн хойш сугарч нөгөө ширээтэй мөргөлдөг шахна. Хөлгөн амьсгаагаа барин хаалга руу ширтв. Тэнд нөгөө ангийн хоёр охин хаалганы амсар дээр бараг зэрэгцэх шахуу зогсож байна. Эхэндээ бүгд айцаасаа болоод сайн тогтож гарч чадсангүй. Гэвч хэдхэн хормын дараа ухаан нь жаахан орж амьсгаагаа тэнцвүүлэх үед өнөө хідэн сая нэгэн тэдний царайг тогтон ажиглав. Тэмүүлэн. Зөөлн л дөө. Тэвдэж айж сандарч ядаж байхад нэмж бидхий хуйсагнах салхи шиг хуйлраад бай. Цаавар чинь юу болоод байгаа? Гэхэд огтын нэг нь. Манайхан зүсэгцээгүй. Танихгүй эмэгтэй хэлснээр хонхыг нь хайж ийн. Энэ хамгийн хачирхалтай нь сургуулаа төгсөх 3 ангил байна. Гэсээр охид нэг газараа цуглана. Ангид тарж суусан хөвгүүд арай айдуу болоод босоод ангиасаа мөн адил гараад явлаа. Гэтэл гэрэлмаа гих охин энэ тамийн шөнөөр бидний арсыг улаан зулах болтол нэдэрхүйт цаг хугацаагаа үргэлжлүүлж харанхуй шөнийн цаана гарч гэгээг нэг харгасан. Бүх зүйл эхэлж байгаа болохоор амаа таглаж чихээ бөглөөд нүдэнад суучдаг юм билүү? Хэмээн зөөлөн дугаар хилээд санаалт.
Төгсөх 3 бүлгийн залуус шин хуучин 2 сургуулийн барилгаар тархан хайсаар нэлээд хугацааг өнгөрөөж юм. Хуучин сургууль нь олон жилийн дурсамж хадгалсан намхан барилга болоо шинээр баригдсан 2 давхар сургууль нь урт коридор танихад бэрх ижилхэн хаалгануудаар дүүрэн иж. Өдрийн цагаар инээд хөөрөөр бужигнадаг байсан энэ газар одоо харанхуй, эзгүй ямар нэгэн үл үзэгдэх зүйлд бүхэлдээ залгиулсан мэт санагдана. Эхэндээ хүн бүр энэ бүхнийг тоглоо эсвэл ямар нэгэн үл ойлгогдох төөрөгдөл гэж бодсон ч цаг хугацаа өнгөрөх тусам бодит айдас дотроос нь айжмар өндиж эхэлвэ. Тэд дээр дооргүй салангуйж өөрөө анги бүрийг нэгжсээр байв. Хаалга болгон онгойлгож харанхуй коридорын үзүүр хүртэл явж үзнэ. Хэнийг нэг хайж буй мэт. Эсвэл юу хайж байгаагаа ааж бүрэн ойлгоогүй мэт тэнүүчилсээр. Ялангуяа тэр хачирхалтай гонхны тухай яриа хүн бүрийн дунд тархсан байгаа. Тэр богинохон хилтэй чихэнд хадах жигтэй хонх. Яг юу болох нь хинж сайн мэдэхгүй. Ямар нэгэн байдлаар эндээс гарах гарц түүнтэй холбоотой мэд зөнгөөрөө мэдэрцгээж байв. Гэвч хайх тусам зүйлс улам хачирхалтай болж эхэлвэ. Анги агуулах болгонд бүр хэрэггүй шахан болом тохой бүрээс хаанаас гарч ирснийг үл мэдэх олон төрлийн хонх олдно. Зарим нь хуучны зэсвэгтэй, зарим нь тоосонд дарагдсан, зарим нь хүүхдийн тоглоом шиг жижигхэн. Хөлгөн хүртэл нэг ангид байх хуучин шүгэнээс тоос болсон хэдэн хонх гаргаж ирэн хүчтэй сэгсэрч үзчихэ. Хонхны дуу коридор зөөрайтсан ч үгүй. Нэг л биш ээ. Хүн бүр сонсоо толгоо сэгсэрнэ. Тэдний сонссон тэр чимээ биш. Тэр хонх илүү хүйтэн, илүү аимшигтай, илүү ойрхон сонсогддог байсан. Хайх тусан бухимдал нэмэгдэж айдас улам зузаарав. Үнэн дээр тэд бүгд хонхноос илүү энэ газараас гарахыг хүсэж байв. Сургууль бүгэлдээ шорон шиг мэдрэмж төрүүлнэ. Амьсгал давчдуулж хоолоо боогдуулах мэт. Цонх болгон гаднаас нь гар өнгийн мананд халахлагдсан мэт юу ч харагдахгүй. Зарим нь цонхыг хүчээр сохиж хаглах гэж оролдсон ч шилэн хагарах шинжгүй. Хаалга эвдэх гэсэн хүчтэй залуус мөрөөрөө зохиж өшөглөж төмөр зүйлсээр балбсаар булчнаа цуцжээ. Гэвч тэр болгонд нэг л зүйл давтагдана. Хүч гаргах тусам бэйн огцом тав гэрхэн. Толгой эргэж зээж давчдаж амьсгаа боогдох шиг. Хэнийг нь бөөлжих шахан хананд налж нөгөө шалан дээр сөхөрнө. Зарим нь бүр угаан алдах шахаж гар хөлн хүч гүйрэн шалан дээр лагхийн сууц гахаж. Яг л энэ газар хүч хэрэглэж гарахыг зөвшөөрөхгүй байгаа мэт. Төргөн ууртаа хид хідэн залуусын дэвчээр бүрэн алдагдаж хараалын үг амнаас нь тасрахгүй уурснаа. Айдас ядрал бухимдал нийлээд хүн бүрийн ааш аврыг эвдэж эхлэв. Харин нэг зүйл тэдний толгойд байнга хэргэлдэнэ. Тэр эмэгтэй журнал барьчихсан баг шиг суусан, өмнө нь хизээж харагдаж байгаагүй хүн. Тэд таарсан болгоноос асууж эхлэв. Нэг ангид байсан хүүхдүүдээс нэр усыг нь мэдэх хүн байна уу гэж. Гэвч хариулт үргэлж адилхан. Хинч танихгүй, хизээж харж байгаагүй. Ямар багш болохыг нь мэдэхгүй. Шинээр ирсэн хүн ч биш, яг л өмнө нь энэ сургуульд хизээж байгаагүй хүн мэт. Энэ хариулт айдсыг улам гүнзгийрүүлжээ. Эцэст нь төгсөх 3 ангийнхан бүгд нэгд орцоглов. Нас барсан найзынхаа бие байсан ангиас голдож арай уужим өөр танхимд бөөгнөрөн сууцгаав. Хэнч тэр газар удаан байхыг хүссэнгүй. Хэдийгээр дотроо харамсаж гашуудж байсан ч айдас нь тэднийг хөдөлгсөөр байв. Ядарч туйлдсан царай, нойргүй цочирдсан харц. Хэнч энийхээ болж. Хэдхэн цагийн өмнө хонхны баяр тэмдэглэж ирээдүйн тухай догтлон ярьж байсан хүүхдүүд одоо айдсаас өөр зүйлгүй үлдсэн мэт. Тэд тойрчсон өөр өөрийн харсан зүйл сонссон чимээ тохиолдсон хачирхалтай явдлуудаа нэгтгэх мэт дотроо хуралдаан хийж эхлэв. Хэнийг нь коридорт хүүхдийн инээд сонссон гэвэ. Нөгөө нь хоосон ангид хүн зогсож байгааг харсан гэж ирнэ. Зарим нь өнөөх хонхны чимээг дахин сонссон тухайгаа хэлнэ. Өөр нэг нь бүр өнөөх эмэгтэй хоёр өөр газар зэрэг шахуу харсан гэхэд өрөөний агаар хүртэл хүндэрч хүн бүрийн харц өөрийн ирэхгүй хаалга руу шилж ихэж. Бэ ангийн хасуу толгоогоо тогшиж хичнээн үдсэн ч энэ цагаан царайтай багшийн тухай цэгч чалга.
Одоо хэдүүлээ бидний дунд тесрээд байгаа цагтаа бөмбөгийг тесрэхээс өмнө яахаа ярилцъя. Ярьлагад асуудал шийдэхдэггүй л байх гэж тогсоо хэмээх охин хэлв. Өмөрч өмхөөрөөгүй л бол тархиа тэмтрээд тэрхүүхнээс илүү сэтгэн бодох болно. Даанч бид хэд хонхыг хайгаад олоогүй. Байхгүй зүйлийг хайлгаад байгаа юм биш үү? Энэ нь магадгүй биднийг хооронд нь талцуулах хар санаа байж магадгүй. Болгоомжлоход илүүдэхгүй. Хаашаач явсан ганцаараа биш, олоолаа хамт байх хэрэгтэй гэсэн бодол төрж байна. Хоосон хилцэж байхаар гүн утгыг нь тайлахыг бодсон үлзийтэй гэж залуусын нэгийг хэлэхэд тэмүүлэн. Чиний зүгөө. Тэр багшийн санаа буруу сэтэл төрүүлж магадгүй. Хонх хай гэж чулуу хөлгөд хачин сонин сорилтод оруулж байсан ч юм билүү. Гэвэл удвал. Жинхнээсээ тэр хонх нь байж тарвал балаа юм болно биз дээ. Гэтэл тэмүүлэн. Найзаа. Бид бүгдээрээ сургуулийг тэр чигт нэгжиж үзсэн. Жинхнийг нь олоогүй штэ. Олсон хитэн хэрэггүй зэвтэй хонхнууд тэр ширээн дээр бөгчийн үдээр үзэж байгаа биз дээ. Гэвэл удвал. Тэр дуу одоо ч ар шилэн хүзүүгээр татах шиг болдог. Гарах чимээ нэг л тийм гихийн аргагүй сонин. Одоо ч хаан ихтэй байгаа юм шиг санагдах юм. Тэр багш хүүхэн тийм тэнэг биш байхаа. Зүгээр нүдэнд харагдах газар тавихгүй нь лав. Далдны газар хэвтчихл байгаа. Ингэж байгаад асуудал гарвал яах юм болж байна? Найзаа. Асуудал биднийг энд ирэхэд эхэлчихсэн. Тэр бүгдийг зугаацахын төлөө хийж байгаа гэдгийг хэлсэн биз дээ. Би түүнээс энерги сэтгэл олж гарах нь бидгийг хэл мэдрээгүй. Хонлоо руу асах нохоо шиг үг сонсохыг ойлгосон хонхыг үргэлжлүүлж хайх нь гараа өрг. Гэвэл сурагчдын 50 хүрэхгүй хувь нь өргөж байхад бусд нь зүгээр суугаад юу болохыг харахыг хүссэн бололтой. Хоргол шиг тарахыг хүсэхгүй байгаа бололтой. Өөрсдөө л мэд гэж хэлээд ойрхон сандал олоод суулаа. Бүгд дараагийн богино хугацаанд чимээгүй намгүй болгодох. Хамаг муухай бодлыг ухуулан ургуулan бодож үүс шиг бөөгнүүлэн ямар ч чимээ аниргүй гүн бодолд живж байсан залуусыг удаахан хонх хүчтэй дуурах чимээ бүгд огцом цочц гоохтоо суусан нь бүндгэсгээ зогсож байсан нь огцом хөдөлгөөнөөр ямар нэгэн зүйлд бүдэрч унах шахам зэрэг олон зүйл тэнд өрнөлөө. Бэгийн балган гихс өнгөцсөн цааш орсон гэмээр хоолойтой залуу. Чойрын богд минь гэж яг зүрхээр явуулах гэж юм. Энийг хаанаас дуурайд байгааг олж мэдэх хэрэгтэй байна. Үгүй бол зүрх тисэхгүй хаагдах шинжтэй гэж хэлээд ангиас гараад явхад түүнтэй зэрэгцээд хідэн залуус араасангүй л. Мэх удаагүй байтал удвалын гидс бацлаад яаралтай 0 орох хэрэгтэй болсонд сайн найз загсаад хандлаа. Би 0 орох хэрэгтэй байна. Үгүй бол энд сур харавах нь хамт явах уу гэхэд бэгийн биерма хажуунаас нь чихээ тавин давхар сонсоод түүнтэй хамт гарах хүсэлтэй тул хамтдаа ангиас гараад явсны дараагаар гэрэлтэй сургуулийн коридороор туулаан зүрхтэй охтууд бэбинээсээ тас зуурсан чихтэй алхацгаав. Ээж тийшээ харахтаа ямар нэгэн зүйл бидхий гараад ирээсэй гэж дотроо залбирнаа. Удвал энэ хооронд ямар нэгэн сайхан зүйлийн талаар ярилцвал яасан? Ядчил энэ бүрлдээд байгаа айцтаа бүрэн эзэмдүүлэхээс өмнө задлахыг хүсэж байна. Гэтэл загсаа. Ийм таагүй орчинд сайхан зүйл ярихыг хүссэн ч толгой дотор аимшигтай зүйлс эргэлдээд хурдхан л гэртээ хармаар байна. Өөр хүсэх зүйл алга гэж хэлэхэд тэд айсандаа тунчиг яаран алгасаар төлөлгүй нойлын өрөөний гадаа хурж ирсэн тул найзынхаа дотгош нь оруулахад удвал. Та хоёр ямар нэгэн зүйл ярихгүй бол чимээгүй байдал намайг улам бүр галзуурч солиороход хүргэх шинжтэй. Гэвэл биерма. Өвөл гадаа хүйтэн дурдахаар ярьж чадхаа байгаад эрүү зуурчдаг шиг болж байна. Нөхцөл байдал нь ижилгүйч гэлээ. Гэхдээ юу ч хамаагүй ярьж чимээтэй байхгүй бол үнэхээр муухай санагдах юм байна. Тохиромжтой цаг нь мөн үгүйг мэдэхгүй ч найз нь чамаас асуучих юм. Чиний нөгөө асуудал юу болсон, найз минь? Хэмээн хэлэхэд найз нь болчихсон бололтой. Хоёул бие рүүгээ ашгүйдэ гэлсэн шиг ширтэж байхад нойлын ус татагдахыг сонсоод удахгүй гарч ирэх нэ гэтэл таг чиг болчихов. Хоёр бүсгүй гайхаж байснаа удаад байгаа тул хаалгыг нээтэл удвал байсангүй. Жинхнээсээ хамаг шар ус нь болсон, хамаг хүйтэн хүс нь бурзах шиг болоод хашгиралтав. Нойлын өрөөнөөс сургуй болсон бүсгүй ухаан санаа нь орж гараад байгаа бололт. Бүдэг бадагхан орчин тойрноо харж байтал тэгсэн найзынхаа амь тавьсан анги дотор ганцаараа сууж байгаагаа мэдэв. Сегэл авч босоод хаалгаа нээх гэдэл чадсангүй.
Ард нь хонх дугуйх чимээнээр эргэж харвал багш гэх эмэгтэй сууж байх. Илүү дутуу хөдөлгөөн хийлгүй тэрхүү багш гих хүүхнийг ажиглан харав. Нөгөөх нь журнаалаа уншаад л чимээгүй байхад охин айсандаа дахин гарах гэж аль чадхаараа оролдож байхад багш амьдрах тасалбар болсон хонхоо гартаа оруулж авч чадаагүй л бололт. Даалгавар муу биелүүлж байна шүү. Хоосон цаасан дээр багш нь хичээлийнхээ даалгаврыг өгсөн хуулахгүй л бол хөдлөхгүй байхаар шийдэв. Гэвэл удвал бидний чулуу хөөлгөд байгаа юм биш үү? Чулуу хөөлгөөгүй гэдгийг чинь бид яаж мэдэх юм? Сургууль дотор ямар ч хонх хайгаад олоогүй. Гэхэд багш хөнгөн мишээж ирээд унсан бүхэд шалтак мундахгүй гэж. За яах вэ? Тэр бол бусдын чинь асуудал. Би чамтай хоёулахна байхыг хүссэн шалтгааныг чи мэдхийг хүсэхгүй байна уу? Чиний нууц. Гэвэл удвал юу нууц? Би өөрөө чинь юу яриад байгааг ойлгохгүй байна. Гэвэл багш ой санамжаа сайн уу? Хаа нэгтэй чинь халгалагдаж байж магадгүй. Би чамд санахыг тусалж болох юм. Чи тэр дурсамж чинь чагтгүй. Үргэлж толгой дотор чинь хэсүүчилж байдгийг мэдэхгүй гихгүй юм байгаа биз дээ. Үгүй. Дахиад нэг нууц. Чи тэрэнд өөрийнхөө нэг нууцыг хэлхийг хүсэхгүй л байгаа бололтой. Олон нууц хадгалаад байвал дотроо өмхий ирч муудаад сайхан зүстэй муухай хүүхэн болчихно. Тэр чинь чиний амьд халтай. Гэвэл удвал би хэнд юу хэлнэ гэж бидхий тойруулж булзааруулаад бай. Зүгээр хэлчих болдоггүй юм уу? Гэхэд багш генетхэн хүйтэн харцаар өөрийнх нь зүг ширтгэд цусан царцах шиг болов. Багш баяра түүнийг чамд ямар их хайртайг мэддэг тийм биз. Чамтай чин зүрхнээсээ холбогдоод хайраа хуваалцаж байгаа гэж бодож ойлгогч. Хөөрхий залуу ашиглуулж буйгаач мэдэхгүй. Чи худлаа зөвшөөрсөн дүр эсгсэн. Энийг өөр бусдаас нуусан. Гэвэл удвал миний хувийн амьдрал чамд ямар хамаатай юм? Бусдын асуудал хошууга дүрдэг болчимгүй зангаа бол би хариулах албагүй. Гэвэл багш чи эр хүнд итгэх итгэлээ дэндүү эрт алдаж байгаа юм биш үү? Яагаад гэвэл гол асуудал чухам аавтач нь холбоотой. Шалтгаан нь тэр чамайг таашиж чүмгийг чинь амталсан болохоор ганц хайртай залуудаа тэр амттнаа мэдрүүлэхийг хүсч байсан ч цагаас эрт буузартчихсан. Дотроо эр хүнийг зөвхөж өөрийнхөө тэнгэрт гомдол харуулсал хийгээд өшөө хорслын үүлийг хуралдуулсан чи эр хүнд итгэхийг тийм чи хүсгэ болсон. Үйлдсэн амьдралынхаа турш тээж явах зовлон биш гэж юу? Дууг бол дахиж юуш битгий хэл химэн хоолон зангир. Энэ үчид түүний хэзүү дурсамж толгойд нь тасхийн буулаа. Багшийнх нь хоолой гинэд таньдаг хүнийх шиг болж сонсогдоход өөрийнх нь үзэн яддаг тэрсэн үзэлт аав нь дүрээрээ тодров. Охин айжмаар нүдээ томруулж ирээд харахад гартаа тэлээ барьчихсан хүйтэн царайтай эцэг нь ал гуурхнаар өөрлөнд дөхөж тэлээгээрээ 2-3 удаа хүчтэй дугаргаж алгаа цохиж хооронд нь харшуулахад охин байдгаараа айж имэн биеийн жижирхийлв. Өмдөө тайл. Дахин ташиж орхив. Энэ тухай өөр хэн нэгэнд хэлэх юм бол би чамайг эсвэл ээжийг чинь алчгаж чадна. Тийм ч хэцүү зүйл биш байх. Хэмээн хөр инээхийг нь сонсоод хаалга гараа хүчтэй зөхөж орилготой галзуурах шахав. Авраар туслаараа гуйж байна хүн байна уу гэж хашгирав. Энэ мөчөд нөгөө талд байсан сурагчид тэр чимээг сонсоод ангиас гарахаар хаалга зүглэн нээтэл тэдний урдаас загсаа Бирма 2 байдгаар амьсгаадчихсан тулж ирэхийг харан бөөнөрөө цочиж хашгирав. Тэгтэл тэмүүлэн энэ юу чимээ вэ? Гэвэл Бирма бид 3-0 орсон. Тэгсэн удвал гинэтгэ алга болчихсон гэж амьс гаадан хэлэхэд нөгөөхэд ангир үгүй чичв. Баяра. Хаалгыг гівд гэж хэлэхэд Вэгийн он би сургуулийн өмчийг сүйтгэсэн хэрэгт ормооргүй байна гэд ухрав. Нөгөө хэдэн бариулаас хүчтэй чанга татан цохиж байхад
бүсгүй дуу сонсогдохоо болж эл царай нь харагдхаа байваа. Яаж иж байгаад хаалгыг эвдэж дотгошоо ороод газарт ухаан алдчихсан хэвдэж байгаа охиныг түшин өндөөлгөд сэргээх гэж газар дуу хэд зөөлөн алхав. Тэгээд ангид орж ирмэгц хүйтэн агаар хан хийгээд яг хойд түлд байна уу гэлтэй. Найзууд нь түүнийг дагуулсаар нөгөө анги руугаа орвоо. Түүнд уух ус дөхүүлж өгöd тайвширхыг хүлээхэд огтуд тусдим болчих санаатай хойно урд нь гараад хамт явв. Баяра түнд санаа зовсон байдалтай тун ойрхон зогсно. Тэгтэл бэгийн мөнхөө чамд юу тохиолдох нь вэ? Гэхэд удвал жижирхийлж айсан хоолойгоор гэртээ унтаж байхад яаж энд ирсэн яг л тийм зүйл болсон. Нойлын өрөөнд бие засч болцоход усаа татсан. Тэгэд нэг мэдсэн ангид сэрсэн. Тэнд багш байсан. Хэмээн уйлв. Баяра хаалга руу зүглээд гараад явхад Тэмүүлэн араас нь хэдэн нөхдийн хамтаар нөгөө ангид орлоо. Тэд анзаараагүй нэг зүйл. Хаалгыг хүчтэй самардаж цус болгосон байхыг хүйтэн нөхцөл байдал нь хэвээр. Гэхдээ тэнд хинч байхгүй. Алтнагийн хэвдэж байгаа газар руу харвал өнөөгч нь өндийгөө цуучсан байхыг олоод харчв. Залуус нилээн гайхсан байдалтай хөлөө жийчихсэн доошоо харчихсан гараа зөнд нь хайчихсан байв. Ямар новшин болчихов хэмээн Тэмүүлэн гэлэхэд алтнаа ал гуурхан толгоогоо дээш өндийлгөхөд нөгөө хэд хоёр алхам зөөлөн ухарлаа. Хоосон хоёр нүднээс нь хүрэн өнгийн шингэн зүйл урсан байв. Алтнаа тэвдэж сандраад юу тэгтлээ ирж хайгаав. Хатуу тоглоом балчир жаалуудад хэцүү байна уу? Хэмээн шоглох мэт инэ. Тэгтэл инхэ чин талаар юу мэддэг юм? Бөөрийн хэлээд байлгүй бидэнд хэлээд өгч гэхэд өөхсөн хүний үгийг тэгтлээ сонсхийг хүсэе юу? Арга барсан үйлдэл эндээс амьд гарах аргыг хонх хаан байгааг та нар мэдэхгүй л бицтэй хэмээн доогтойхон хэлэхдээ инээж байв. Тэгтэл Баяра чи мэдэж байгаа мó? Би мэдэж байгаа. Сайн мэднэ. Гэхдээ надад та нартай хийх тохиролцоо байна. Ямар нэг ч нүхэж эргээд би амьдрах гэвэл бол та наадах чинь боломжтой гэж юу? Өгсөн хүн үг хэлээд байхыг бодоход боломжгүй л биш. За ямар байна та? Боломжгүй тохиролцоо байна. Тэглээж би чамд итгэхгүй байна. За тэгвэл амжилт хүсгүү дээ. Гэсээр чанга энийгэд өндийн босч ирээд хаалганы зүг алхан. Тэр та нарын нууцыг мэднэ. Айцыг ч намлуулж чадах хүчтэй. Тэгээ та нараар яг л хүүхэлдээ шиг удирдан тоглоно. Нэх удахгүй галзуугийн эмнэлгээс 7 дор үе ирэхгүй. Галзуурхаас өмнө намайг хаанаас олохоо та нар мэдж байгаа. Хэмээн цангилсан хоолоогоор хилээд хаалгыг нэхэд нөгөө хэдэн нухран гараад явлаа. Хаалга буцаж хаагдахад буцаад онгойлгох гэж үзсэн ч болсонгүй. Бат дүгжигдэж нөгөө хэд рүүгээ буцаад оров. Бүсгүй хурууных нь хумснууд унчихсан хэцүү болчихсон. Өвдөлтөө шүд 100 тисч байх зур огтуд ямар нэгэн хөнгөн аргаар боож өгөв. Баяра. Тэр чамд ямар нэгэн зүйл хийсэн үү? Юу гэж хэлсэн? Би маш их айсан болохоор юу ч санахгүй байна. Хэрэг болохоор зүйл хэлээгүй гэж бодож байна. Гэвэл Баяра. Бүгдээрээ түүнийг яаж ингэж чаддгийг мэд хэрэгтэй. Тэр алтнаагаар дамжуулан бидэнд үгээ хэлж байсан ч өтгөр. Аль эсвэл хараалын аль нэг төрөл юу болохыг сайн мэдэхгүй. Гэж хэлээ чимээгүй болцгоо. Тэнд цугласан сурагчдын эрс бүрэн байсангүй. Хоохыг сайн дураараа хайхаар Вэгийн хэвлэн гих залуу 2 давхрын сургуулийг нэгжинэ. Сайн дурын баатар болох санаатай хаалга бүрийн цаадахыг шалгана. Нэг давхар руу буугаад шатан дээр нь сууж байтал зүүн гар талын хамгийн болонд байдаг. Цонхтой хаалга бий. Гэхдээ түүнийг битүүлээд удаж байгаа. Цаана битүү цэмтлэгдсэн. Гэвчнуудаа хаалга үүсэн нээгдэж өөр нэгэн нарийн коридортой холбогдож байваа. Тэр бусдыгаа дуудахаар дээд сургуулийн хаалганы зүг чиглэлсээр хэд алхна. Тэрхэн мөчөд хонх яг
хойном дуурахыг сонсоод эргэж харвал өнөө хаалганы дээр унжуурахтай байхыг өөрийн нүдээр харав. Яа харахгүй тэдний хайсан хонх мөн учраа залуу ийш тийшээ гарч байгаад өнөө хонхыг авахар ойртлоо. Нэг алхмын зайд хүрээд унжсан хонхыг барьж аван олсондоо баярлан инээмсэглэв. Босод хонхноос өвөрмөц биш ч дотор байгаа хилэн содон харагдах бөгөөд өөртөөгөө тэнцвэц өндөр бариад дуурган зохих гэдэл түүнийг хүчтэй татаад авчих. Хонхтой хамт шалан дээр унахдаа хонхыг хол ун гаахаа мэдхийн сацв. Тэр байгаа орчноо харан таньжээ. Энэ бол баг сургууль. Багш гэх эмэгтэй өндөрөсгийт дээр алхсаар тог гэх хэцүү чимээ гарган дөхөж ирэхийг харан гяс босоод буцаад орж ирсэн хаалгараа орох гээд эргэж хартал хүйтэн хантай нүүр тулваа. Багш чи тун зоригтой байлаа. Зөв хонхыг олчихж. Гэхдээ дуургаж чадаагүй болохоор эндээс амьд гарч чадахгүй эндэ. Гуйж байна. Ам авар өршөө тэхүү. Би өөрөө чинь хүссэн бүхнийг хийх болохоор ам өршөө. Гэхэд багш дэрэгд нь очоод түүний царайг зөөлөн гараараа илснэ. Би өршөөл үзүүлдэг нэнжин сэтгэлтэй хүн биш тул намайг ойлгоно биз. Гэхдээ чамаар хэлгэх нэг зүйл байгаа. Хэмээгээд хормын дотор өнөөх дулаахан инээмсэглэн цэв хүйтэн өнгөөр солигдоод түүнийг хонхоор тархин дундуур нь хүчтэй зохиж унгаагаад үснээс нь зулгаасаар толгойноос нь туслах цусыг цовруулсаар хонглоор чирч гултчин авч явлаа. За зохиол улмал сонирхолтой болоод байна тийм. За зохиол хонх зохиол маань эм бүкэд бүтэн хувилбараараа тавигдсан байгаа шүү манайхаа.